Зан кимчи жигийг шөнийн 1:37 нэг цагийн үед л идсэн масын үед идсэн. Тэгээд тухайн үед идэхэд бол үнэхээр гоё амттай байсан. Энэ хуушурч гэсэн маш гоё байсан. Тэгээд өглөөнөөс ахуулаад хоолны гүн хордлогонд орсон. Тэгээд тухайн үед бол ингэж л амтрахаа идчихсэн байна. Шөнгийн төлсөд идсэн. Амт нь бол үнэхээр гоё байсан. Гэхдээ яг энэс болоод хордлогонд ороод ин чин шөнийн 1-ний орой идсэн. Гэдэг чинь би шөнийн 2, шөнийн 3, шөнийн 4 гэд 3 өдөр нийт дараалж хордлогонд ороод үнэхээр юу ч идэж чадаагүй. Бууз муусны үнэрийг авал шууд тэгэл дотор мохоо ирэх. Кимчи жигнээс болж тэгж актер хордлогонд орсон. Тухайд бол үнэхээр гоё. Амт нь үнэхээр гоё байсан. Ингэж идэж, жаргаж идэж штэ. За нөгөө алдартай ганц хуушура хазлаа да өрх. Утгагүй харамсандаа онгороо минь. Утгагүй өглөө олон утгагүй харамсна. Тэгээд энэ кимчи жигнээс бол би өмнө нэрээсээ идэж үзэж байгаа. Анх удаа зүгээр гинт халуунаа хотол идмээр санагдаад энийг идсэн. Яг одоо цаг зогсдог болгой тийм. Зураг авсан байна. Тавил хөвгтэй очно 3 өдрөө омболцсон ч гэлөө тэр үнэн юм шиг байна шүү те. Одоо ингээл хараал унтал өглөө хордлох эхэлж байгаа юм да гэж. Тэгээ хордлохонд орсон хүн чинь маргааш өдөр нь бантанг идэх гэж үзсэн. Гэхдээ энэ бантангаас бас идэж чадаагүй. Яг амсахаар л хоолны ер нь үнэр авахаар л дотор мохоо иргэдсэн. Тэгээд явсаар хагаад ар булахт амралтан дээр очлоо. Ингээ сайхан агаарт гараад. Тэгсээр энэ цаг мөч хүртэл ерөөсөө юм идээгүй л яваад байгаа. Ингээ шөнийн 5 болоод арай гайгүй болоод юу ч хамаагүй идмээр санагдаад ингээд SFC орж ин бургерийн багцыг идсэн байгаа. Тэгээд SFC-ээр очихоор урамшууллын багцд нь урамшуул өдрөөр орох юм бол хямдхан бүргэрүүд маш их байдаг. Ингээд ажлын нэгдсэн золголт болон тэрэн дээр нэг ганц нэг зураг авна гэд очиж зураг авсан. Сайн бол манай найз байна. Хөлийн улаас толгойн орой хүртлээ маш гоё ховц өмсч маш ганган болсон байна. За ингээд би нэг хэдэн бичлэг аваад зураг хийгээд тэгээ эндээсээ гараад явсан байгаа. За би бүх хүмүүс Монгол хувцастай ирээр ихээр нь бас нэг юм өнгөрсөн жил өмсчээсэн Монгол цамцаа өмсөд очсон. За ингээд ажлаас гараад явж байна. Зураг авчаад бичлэгээ хийгээд дууссан. Ажлаас гараад явж байна. Одоо эндээс гараад ахаад нөгөө 3 хоног хоол идээг юм чи. Пүүшингийн кимчи жигийг гуссан байгаа. Энэ бол үнэхээр тасархай. Цаг үеийн хамгийн бест хоол шүү дээ. Пүүшингийн кимчи жиг бол за ингээд гэртээ ирээд нэг хэдэн бууз чигнээд гинт нөгөө нэг удаа идээгүй шүү дээ. 3 хоног хордлогонд орцсон удаа идээгүй чинь гинт бууз идмээр санагдаад гэртээ ирээд бууз чигнээд тэгэн буузан саны 7-8-ыг тавгандаа ер нь авсан. Гэхдээ бас яг бүр сайн идэж болж чадаа. Өнөөс би нэг 3-ыг идсэн санагдаад байна. 3 билүү 4 биш хаа. 3-ыг л идсэн баг. Тэгээ энэ дарсан мөөгөнд бол угаасаа нугасгүй дуртай. Мөөг бол угаасаа идэх нь тодорхой. Их л гоё юм да. Адууны махтай, үхрийн махтай гэд 2 янзын бууз байсан. Хоёлонгаас нь хольж чигнээд идсэн. Амт нь бол үнэхээр гоё. Тэгээ нөгөө цагаан сар үеэр бууз идээгүй олон онцон ч. Одоо ингээ бууз тэр үнэхээр гоё амттай санагддаг юм байлээ. Тэгээ тэр нүдмүүд бол нилээ хавтцсан, нилээ юу байгааз. Хордлогонд орох чинь амар шүү. За ингээд одоо идэж өгөн. Би нэг 3 бууз идсэн санагдаад байна. Бас энийг бараагүй. Оройн тэгээд найзтайгаа уулзаад ажлынхаа злуутай уулзаад хальт гарсан. Ингээд ажил дээрээ манай ажлынхаа студид орж зураг авах болно гэд энэ жил Орхон аймгийн
аймгийн Эрдэнэтийн 50 жил болж байгаа. Тэгээ Эрдэнэтийн 50 жил номонд цагдаагийн газрын албаагчдыг оруулна гэсэн юм шиг үлээ. Би бол тэгж ойлгосон. Би амралтаа авсан байгаа болохоор яг нарийн ширнийг сайн мэдэхгүй байна. Тэгээ юу ч гэсэн 6 ахуулахгүй очсон бүс ахслуунтай зүгээд одоо ингээ студ дээр бөөндөө ирсэн. 6 ахуулах гадна ганц нэг хүн дутуу. Тэгээ нэг өөртөө үйлчлдэг юм студ нэгдсэн юм байлээ. Цагийн 60,000 гэсэн 4-5 хүн орж болно. Тэгээ удирдлагаараа өөрөө ингээ дардаг. За 6 ахуулж дуусчаад буцаад ажил дээрээ хурж ирээд хувцаа соличоод манай ажлын 3 давхарт халуун утус гардаг. Ус цэвэршүүлэгч байдаг. Тэрний хүүт уусан зүгээр булгийн аршаан л гэсэн үг. Тэгээ нөгөө сайхан хүүт ууснаас ингэж сайхан амтрахуу уучаад тэгээ ажлынхаа хүний ороод бас нэг 3 бууз идээд дээрээс нь цөөвөн идээд баах юм ицсэн. Тэгээ баах юм идэж ирсэн чи гэрт ийсэн чи тактуруутай хийсэн болохоор нөгөө хүн бас гуссан. Тэр хэд хоног хордлоонд орсноос болж амар хиддэг болцсон. Тэгээд хоолоо даягалсан чинь нэг иймэрхүү болж байна. Тэгээд энэ тактурутана идээд тэгээ би нөгөө юм сахар хэрэгэлдэг болохоор ийм чихэргөө уснууд юу нэ аягүй хуух туртай. За тэгээ хоолоо идчихэд одоо ингээ унтах гад хэвтэж байна. Тэгээ ингээ унтаад амарсан. Нэг мэдсэн өглөөс ирсэн гэж.